Сайн аяамыг сүжиг байсан штагтай сайн морон дөрдөг аруулж үзэг сөрөнгийн шагааг чинь би байгаамаа. Ардагийн зандраа аатайм шиг залаа адууны толгойд уурах шүтрүүлж үзэг хөө. Айлж яах охно сэтгэл харуулж үзэг хөө. Адуу дагсан уянараа ядарч үзэг үл явна да. Айтайхан хорвоог намхан дуулж байгаа. Айтайхан зодтой заруухан залуу сөрөнгийн шагааг гэх юм аа. Өдрийн мэнд үзэгчтэй. За заргийн сурвалжлах хаг Бартцааны гол дагуу тусж байгаа. Адуучин замын цагта шатраахтайгаа таарад байна. За сайн байна шатраахаа. Сайн байна. За богдох. Сайхан тусж байна уу та? Сайхан цуцгаач байна уу? За энэ жил зуршлах хэрвээ. За ногоо ерөөдөө инээдээ сайхан шүү. За. Инлогоо ер нь гайгүй байх шиг байна. Да манайхан ингээд доошо бууж байна. За өглөөнөөс ахуулаад. Өөт. Эдчигээл өглөөнөөс ахуулаад арай болтлоо. За тэгэхээр та манай үзэгчдэд нэг өөрийгөө сайхан танилцуулаач. За намайг Арангай аймгийн Хотон цум яриат. Бямсургийн шатар гэдэг. За манайх нар бол одоо ч тэтрэлд ордгаар нь сөрөнгийн шагаа гэдгээр нь ландахгүй те ер нь. Гэдэг. Одоо энэ жил Улаанбаатар хотод ингэж ажилд амьдардаг. Улаанбаатар хотод илрээ жил болж байна. Тэгээд одоо энэ адуу дагсан өв соёлоо, Монгол өв соёлоо ингээ хайж чадахгүй. Яаж мартах лээ эднэр ч одоо ингэ. Сайхан байна. Энэ жил бас гоё зам болж штэ тий. За ахын маань хувьд адуучин за мөн одоо замын цагтаа мэрэгчлээ. Тий. Замын цагтаа мэрэгчлээ. 2019 оноос хойш замын цагтаа хийж байна. Тэгэхээр адуучин замын цагтаа гэдэг чинь өөрөө бас айгүй онцлогтой юм байгаад байна штэ. Миний хувьд бол маш онцлогтой. Тэгэхээр та одоо яг хэдийдэн энэ ингээд ирдгийн, хэдийдэн замын цагтаагаа хийдгийн. Ер нь ажил амьдралынхаа хэмнэлээс та нэг хаалцаач. За бид та ингээд багасаа ер нь адуу мал гэсэн. Тэгээд ерөөдөө ээлж байгаа амралт гэдгийг бид нэг 2 угаа авчихдээ. Оо за. Тий. Нэгэнд нь одоо ингээд мал төлөх үеэрээ нэг авчиж байна. Талын ингээд Дулсын баяр наадам Монголын төр дүмний наадам эхэлж байна. Морь малаа уйн. Тий ингээд нэг ерөөдөө ингээд 5 сар гаргаад талын ингээд аваад. Ерөөдөө морины ажил чинь 6 сар мараас эхлэе. Тий жигдэр чинь. Тэгээд одоо ард гэрийнхэндээ даатгаал тэгэл ажилдаа яваа шүү дээ. Тий. Тэгэхгүй бол одоо нэг хамгаалт зохицуулалтанда бас яадаг. Тэгэхээр бас таны энэ одоо нөхцөл байдлыг чи ойлгоод таны удирдлагууд ч гэсэндээ бас айгүй гоё уян хатан. Тэгэлгүй яхаа удирдлагуудаа ер нь гэдэг баярлалдаг. Тэгээд одоо Монголын өв соёл түгэнд илрүүлж байгаа болохоор ингээд ерөөдөө ээлж амралтын ингээ ойлгоод ингээд өгчдөг шүү. Маш ч одоо эрэгтэй хүнд одоо хэмэр гэж явнаас тэ ерөөсөө. За тэглэх адууны хэмэр дэлсүүлнээс нь өсөөлөл. Трахагаа зорж ирсэн бас нэг юм баяр наадамч болж байна. За мөн энэ хүний ч одоо хийж байгаа ажил нь замын цагтаа байгаад идэг. Ер нь монголчуудын анхаарах ёстой асуудал бол замын хөдөлгөөний одоо зөв соёл гэдэг юм байгаад байгаа. Хурд хэвтрүүлэх те. Тэгэхээр энэ мэдчлэн дээр ерөөхдөө одоо бас ер нь яаж ажилладаг вэ? Ер нь таны ажлын бас хэмнэл ямар хөө байна? Одоо адуучинтайгаа замын цагтаа гэдэг мөршлөө яаж холилдуулдаг уу гэх юм уу? Миний өвчтэй замаас ерөөхдөө хоолны 50 м. За багадаа 50 м те. Хол засмал замаас төв замаас мал хууга холдуулдаг. Тэгээд оройн цагаар холын гэрлээ шилжүүлэх жолооч нартаа захих нь тийм л энэ да. Тэгээд мал хууг гарч ирнэ. Одоо энэ ославар ямар их байгаа лээ те. За иргэд олон нийтдээ миний зүгээс одоо орон нутгийн замд хурд хэтрүүлэхгүй хорон нут юу шөнийн цагаар гэрлээ шилжүүлдэг. За тэгээд хамраад аюулгүй аялаарай л гэж хэлсэн да. Ажилтаа чидрээ заяа. За бид яг одоо төв шуудангийн уулзалт дээр ирсэн байна. За таны ажил яг энэ дээр л өрөндөө биш үү? Тий одоо ингээд 14 цагаар ингээд ажиллаа хүлээлцэх гээд ирсэн байна. За өнөөдөр замын хичээл бас хэр байна? За нилээдгүй өнөөдрийн хувьд бол нилээдгүй ачаалтай ажлын өдрүүдэд болохоор өглөө гарсан ээлжүүд нь одоо өдрийнхөө яг ингээд солигдоод. Эрхэм төслөгчөд 14 цагийн пост бэрэн байраа хийсэн. Манай шатрын албаагчийн хувьд бол бас өвөрмөц одоо хойд Бартцаанаас ирдэг те ажилдаа та бүхэн минь хэрвээ цуг явсан бол адуу мал малдаг. Тиймэрхүү адуучин залуу тэгээд 2 дугаар ээлжээр ирж ажилдаа ирж ингэж ажилдаг. Хөдөлгөөн зохицуулдаг бас. Ер нь бол бид өөрийн ажил бол өдөр болгон заримдаа өглөө эрт те заримдаа хонох үе гарна. Хонох үедээ ингээ хоноод маргааш нь бас те
гэр оронд нь бас заримдаа цуг очиж адуу малан дээр нь очих бас сайхан байдаг. Үзэгчдээ та бүхэнд одоо адуучийн замын цагдаа Штраа ахыгаа бас танилцууллаа. Түүний одоо амьдралын хэм маяг, хэмнэлийг одоо та бүхэн харсан баха. Тэгэхээр одоо аялал амралтын одоо сар эхэлж байгаатай холбоотой орон нутагт зарчиж байгаа иргэд болон замын хөдөлгөөнд оролцож байгаа хэн бүхэн хариуцлагатай. За мөн одоо зөв соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас уриалж байна.